Тийм Төв аймгийн Баянцгааны гаралтай. Энэ Төв аймгийн Манчир хотын сэрүүн дэнжид анх ажилласан нийлүүлжтэй Төв аймгийнхантайгаа. Тэрнээс хойш 40 гаруй жил 50 жил болсон байна шүү. Шагай гэдэг ийм өөрөө сайхан мөртөд тоглоом юм да. Тэгж одоо манай дээдсүүд ярьдаг шагай тоглоход хур буудаг гэж. Уухай гэдэг бол энэ уйруулж өгдөг давжглаас өмнө тойрон 10 байхад зөвхөн одоо хэдэн хүн ирж тоглох биш. Тэр харваан дээр одоо сайхан морь сайхан дээлтэй хүмүүс энтрийг харах гэж тэр одоо шуурнуудын гэж цуглаж ингэж өгширч байсан байна. Энэгээрээ Монголын өв соёлыг бүх талаас нь одоо судлаж түгээн дэлгэрүүлж байсан ийм тоглоомоо гэж асуусаж болно. Манай Амбатын тойрон байна. Бас одоо тэр тоноглолуудыг сайхан хийдэг. Одоо баруун-талдаа үнэхээр орчуудтай байсан. Олонтон ирс сонирхдаг. Ийм сайхан төв уламжлалтай аймгийн лээ. Шагайны нэг сайхан чанар бий. Айхтрих сайхан хүнээ нэг хүндэлдэг тоглоом юм штэ дээчээ. Ер нь үгүйгээр бивинд хүндлээ үзүүлдэг. Үгүйгээр харилцдаг. Үйл хөдлөлөөрөө биенээ мэдэрдэг. Монгол хүний нэг тийм сайхан уламжлал байна. Ямар ч одоо хууль болгож бичигдээгүй мөртлөө үеэс үе дамжиж ирсэн нэг сайхан ёс хүндлэл заяг байна. Энийг одоо шага өвлөж өдөө хүртэл ирсэн манай залуу харваач гэсэн бас ингэж байгаа. Одоо тэгээд харваа гэж ярьж байна. Монгол төлөө манай шаганы залуучууд агашд маань өнөө зах сайхан дэлгэрүүлж байна. Гадаадын улс оронд энэ Монголын өв соёлыг энэ дээр хавцыг энэ тоглоомыг энэ уухайг дэлгэрүүлж байна. Тэр одоо төвийн одоо авраг явуулж байна. Европын, Америкийн, Австралийн олон мянган жилийн түүхтэй тоглоом шүү дээ. Тэр үед машин унаа байсан биш дээ. Өрхий сайхан мөртөөр очиж тоглолтнууддаг. Тэгээд тэр одоо сардаг зурхай гэж нэрлэдэг. Тэрийг боксонтой хийгээд очно гэхлээр тэр жоохол юм байж дээ. Тэгээд одоо суурийн ирэншил үүсээгүй байсан. Тэгээд суурийг гэж ямар авч явах вэ штэ. Тэгээд одоо бууц юм уу, сул шороо юм уу сайхан засаад тэгээд дээр нь тэр зурхайгаа тавиад тоглолдог. Модард нь гэж ард нь нэг хүн хормоогоод ивс суугаад тэгээд модны хаард суудаг. Тэр үе сандал байгаагүй. Намайг эхэлж явах сандал ер нь хэцүүхэн байсан. Дандаа хөл дээрээ сууж ингэж өгсөн. Тэр 500 жилийн өмнөөс өмнөх хүсэлтэй тойрмод байна. Миний мэдхийн 10 өгс Бадын тойрон байна. Төвбөржиг нь чиглэлч нь шагайг нь их авчулдсан газар юм штэ. Шагай бол их сонин ийм хүндлэлтэй тоглоом. Тэгсэн мөртөө хоорондоо одоо цэцмэгнээ уралдуулдаг. Сурахад бас гадармаатай. Яг сурцсан хүн гэж хэлэхэд ер нь олддоггүй. Энэ их амархан байсан бол өдөөд илээд алга болцсон олон юм байна штэ. Тэгэхээр энэ цаана нэг тийм нэг юм байна, философи байна. Өдөө хүртэл яваад шөөгжөөд ингэ яваад байна гэхлээрээ энд нэг тийм нуугдмал их гоё хэлж хэцүү нэг тийм байна. Энэ шагайныхан маш одоо зандан сумон тийм хатуу мод хийж ирсэн. Тэрийс нь одоо тэр дээр үед л одоо тэр соёлын ханшисны хэрэгсэлд хэрэгжилж ирсэн. Тэгэхэд шагайныхан зурхай ажлага энэ төр хийж хэрэгжилж ирсэн. За хүний хувьд бол ер нь маш их тийм өөрийгөө өдөрдөх их одоо шагай бол бус спортыг бодох юм бол сэрэгтлэн дэрэгдэн штэ. Яг миний хажууд байж байгаад энэ хүн алдлаа, энэ хүн онлоо, энэ хүн жижирч байна гэж ярьдаг. Яг шууд үлээж авдаг.
Тэр сэтгэл зүйн хувьд асар их өөрийгөө тайвшруулж чаддаг. Тэр их давталгооноос өөрийгөө тусгаарлаж чаддаг. Одоо юу гэдэг? Одоо бичлэгт яриад байна да. Ийм өрмөт. Тийм учраас энэ сурсан хүмүүс асар их хүлээцтэй. Ийм болдог байхгүй. Тэр өдөрс гэж уралдаг бол онохгүй шээ. Алдаад авах гэдэг юм тийм ээ. Нөгөө талаар баг гэдгийг манайхыг баг гэж тоглож мэдэхгүй гэж баг зарим улсууд ярьдаг. Энэ чинь баг дэлхийд багийн юм гараагүй байхад багаараа шүү дээ. 8 удаа явж сургуулаа яв тоглож ирсэн. Багийн хүмүүжлэг гэдэг чинь ерөөсөө яг нэг хүн шиг. Багийн дарга юу гэж хэлнэ вэ? Яг тэр. Багийн дарга одоо та ажилласамаас л яг үл багийн даргаас сумаасаас л яг үл багийн даргаас ягаад тэр хүний 4 оноо тэр багийн 6 8 хүний хөрөнгө байхгүй юу? Тэгэхээр дуур мэджүүлдэг. Тэгэхээр сонирн байгаас өөрөөр ингээд хүмүүжүүл аваа явчихдаг. Энэ үед аваад үлдэн ингээд өгжүүлнэ гэдэг бол бас багахал манай шагайны үеийн өдөрлөгөө төр зөвхөн байгууллагууд асар их дэмжиж штэ. Ерөн цаашдаа одоо нэг олон улсын тэмцээн болох ойрхон байгааг санаж байгаа. Ягаад энэ Европ төр чигээр орж байна, Америк орж байна, Австрали ус, Солонгос байна. Тэгээд мөтгөл олон улсын боллоо штэ. Тэгэхээр би нэг бол олон улсын болоход нэг холгүй гэж сандаг.